that the Teenage Mutant Ninja Turtles? It's gonna be a little bit like Sam Rockwell in Teenage Mutant Ninja Turtles. But I was Teenage Mutant Ninja Turtles on Lucy. We're gonna head off into the other room, watch some Teenage Mutant Ninja Turtles. My gift to you. Teenage Mutant Ninja Turtles, boom. Бид бүгд Mutant Ninja Turtles-ын талаар баггүй мэднэ. Гэхдээ тэд өнөөгийн амжилтанд хүрэхийн тулд хэрхэн ямар олон зүйлийг туулж өнгөрснэг бид бүр мэдээд байдаггүй. Тос Harrison 1984 онд хэлэлдэн гарсан цуврал бөгөөд комик зураач Kevin Eastman болон Peter Laird гэх хүмүүдийн санамжлагаар энэхүү бүтээл нь анх цөөн тоног цуврал байх байсан боловч үргэлжлүүлэхээр болсон юм. Түүнээс гадна энэхүү цувралын буцаа талаар гол онцлог нь комикийн өнгө төрөл байсан юм. Тухайлбал бус бүтээлээс харьцангуй илүү хар бараан хөхөнгөө ашиглагаас гадна харанхуй бүрхий юмэгтэй байсан бөгөөд генетикийн өөрчлөлт орсон дөрвөөс мэлхий болгох Gennaro, Rayford, Donatello, Michelangelo гэх дөрвөн ах дүүс Master Splinter буюу харах багшаар нинжзүү заалган Нью-Йоркото Батандаас авардаг юм. Мөн 1984 онд хэвлэлтэд гарахдаа Mirage Studio энэ биш. Энэхүү Mirage Studio гэх хаягдаар гарч байсан бол 2009 оноос эхлэн алдарт Nickelodeon сувгийн нэрээр гарах болсон юм. Комикийн хувьд дөрвөөсөө туваадах бөгөөд тус сурган дээр гарч байгаачлан Volume 1 нь 1984-аас 1993 он Mirage Studio. Volume 2 нь 1993-аас 1995 Archie Comics хүртэл байсан бол Volume 3 нь 96-аас 99 он Image Comics. Харин сүүлийн хөлбөр болох Volume 4 нь тэртээ 2001 оноос саяхан хүртэл буюу 2014 хүртэл өөрчлөгдсөн билээ. Гэхдээ та энэхүү комикийн хэрхэн яаж үүссэн, яагаад үүсэх болсон талаар нь мэдж байна уу? Үнэн дээр Saracens нь өмнө төлөвлөгдсөн томоохон төсөл биш байлаа. 1983 оны намар нэгэн хотын, нэгэн мужийн, нэг студид хоёр залуу хоорондоо буу олж байлаа. Хойд Супер Баттер комик зах Daredevil, X-Men, Ronin, Teen Titans болон DC-ийн 905 хамгаалсан үе байв. Энэ үед Eastman зүгээр л хөгжилтэй байдлаар нунчааг барьсан яс мэлхий зурсан тэдний хувьд шог зураг байсан юм. Яг тэр үед хэрвээ энэ яс мэлхий нинжа байсан бол яах байсан бол гэж хэлсэн орчин цагийн хамгийн алдартай 10 анимашн бүтээлийн нэг болно гэж хэнд санаагүй бөгөөд бүх түүхийн галыг асаасан оч байв. Түүний дараагаар тэд энэхүү бүтээлээ гэрийнхаа жижиг өрөөг студио болон Mirage Studio хэмээн нэрлэсэн юм. Тэд өөрсдөө тайлбарлахдаа жинхэнэ студ биш хий хоосон жижиг өрөө гэж хэлсэн бөгөөд сонирхолтой нь Mirage гэдэг үг нь хий хоосон гэсэн утгатай ажээ. 1987 онд зохиолч нар нь дөрүүдийн аль биесний эрх буй лицензийг Playmates Toys компанид олгосноор Toys компани уг цувралын тоглоомын хөгжүүлэлтийг дааж авсан бөгөөд 88-аас 92 оны хооронд ойролцоогоор 1.1 тэрбум $1 үн бүхий тоглоомуудыг борлуулсан тухайн оныхоо 3 дугаар байна бичигдсэн аж. Тухайн үед би portable тоглоомоор энэ хөгжлийнхээ нөр мэдсэн байдаг. Та бүхний харж байгаа ажлаа одоо яг би ийм device одоо ийм хэрэгслээр тоглодог байсан. За энэ маань баг одоо бодоход баг хэдэн мянган тоглоом байсан баг. Гэтэ би яг тоотой хэдэн тоглоом тоглодог байсан нэг нь TMNT ойлгомжтой. Тэгээ энэ тоглоал яг ийм байт юм байна гэдгийг бол мэдж авч байсан. За одоо тэгвэл комик биш анимашнгийн хувьд ярилцгаая. 1987 онд комик гарснаар баг гуйхтны дараа тус комикийн хамгийн анхны анимашн хэлбэрээр хийгдсэн 5 анги дэлгэцээр гарч 1988 оны 10 сарын 1-ээс эхлэн бям гараг бүрийн өглөө тогтмолцогдох болсон ба энэхүү цуврал нь өсвөр насны 4 нинжаас нэмэлхий Нью-Йорк хотод цувралын эсрэг талын дөрүүд болох Shredder болон Krang гэх мэт олон тайлбартай толдож буй адал явдлыг өгүүлдэг юм. Тус тусал нь хүүхд болон гэр бүлийн үзэгчдэд илүү тохиромжтой байх үүднээс анхны комикийн бараа онгойсыг нэлээд өөрчилсөн байв.
Fred Wolf Film Studio бүтээсэн уг цуврал 10 хэлээр үргэлжлэн 1996 онд өндөрлсөн байдаг. 2003 онд TMNT цуврал маань Fox Box гэх сувгийн хөтөлбөрөөр дахин шинжилж цацагдсан бөгөөд энэ удаад анхны комикийн орчин өн аясыг харьцангуй дагаж 1987-аас хавгүй илүү бараан илүү насан турш өн аястай болсон юм. Түүний дараагаар алдарт Nickelodeon-д тус франчайзыг бүтэн худалдаж аван дахин сэргээснээр өөрөөр World Building-ийн өөрөөр хэмээгтэй цувралуудыг дараалал бүтээгээд байж 2012 онд CGI цуврал нь 5 жилийн хугацаанд гарсан бөгөөд бус цувралаа бодвол илүү хөгжилтэй сонирхолтой байсан бол түүний дараагаар Rise of the TMNT 2018-аас 2020 оны хугацаанд гарч дахин 2D анимацаар бүтээгдсэн бөгөөд 2022 онд Netflix дээр нэг ингэт бүрэн хэмжээний киногоор үргэлжлүүлсэн. Тэгээд тус алдарт бүтээлийн хамгийн сүүлийн зэсэн буюу 2024 онд Mutant Mayhem гэх киног хоёр улирал бүхий 2D анимацаар Paramount гэх студид хамтран үргэлжлүүлж энэхүү бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимашн киног нь болсон бүтээл энэ үрээд өндөрлөж байгаа юм. Нэрэ мартснаас тус бүтээл live action кино байгаа тусгүй аниме хүртэл байдаг гэж бод. За тэгвэл ойрын үед тэмцэхийг үйдүүл болох одоо бүтээлийн сонирхолтой баримтуудыг хүргэе. Анхны комикууд дээр хар болон цагаан гэсэн хоёр өнгийн хийж байсан бөгөөд тэд бүгд адилхан улаан өнгийн мастай байдаг. Тэднийг зөвхөн зэсгээр нь ялгадаг байв. Одоогийн шиг зэхэр одоо олбор шар ягаан гэсэн өнгөнүүд байгаагүй гэсэн үг юм. TMNT-ийн яг үндэ хүүхдэд бус одоо өсвөр насныханд болон томчуудад зориулсан бүтээл байсан юм. Тасварлын зохиогчид энэхүү сервисийг тухайынхаа Daredevil гэх нэлийн алдартай зохиолоо санаасан байдаг. Комик болон анимашн хоёрын зохиол нь яг нэгэн жил биш бөгөөд жишээлбэл гол дүрийн нэг болох Splinter буюу одоо манай багш одоо харах маань те гэх дүрийн зохиол нь комик дээрээ нэг өөр харин анимашн дээр бас нэг өөр гэсэн үг. Нэр хачиргалтай нь тухайн үед баггүй амжилттай явж байсан учраас одоо live music event-ууд олж ирж Coming Out of Their Shells гэх music tour-ыг хийгээд амьдсан байдаг. The Foot Clan гэх баг нь Marvel-ийг одоо ажилласан хөлбөр байсан юм. Тус комикийн их үед Michelangelo гэх дүрийн нэрийг буруу бичдэг байж байгаад копирайтын асуудлаас болоод нэлээд хугацааны дараа зассан юм. Тухайлбал Michelangelo хэмээн бичдэг байж одоо Michelangelo гэж бичдэг байж. Тус комикийн зохиогчид анх одоо комикийн борлуулалтыг боддоо 3000 орчим гэж хангалттай гэж үзсэн боловч тэр нь яг нийт биш тухайн өдөр юм уу тухайн яг тэр хугацаанд л зарагдаад болсон гэдэг. Хоёр нь TMNT-ийн комик, анимашн эсвэл тоглоомоодаас яг аль үеийг нь л дурсдаг бай. За тэгээд та бүхэн дараагийн бичлэгээр юу үзэх хүсэж байна? Сэтгэл зүд бичээрэй. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай.